Сайн мэцхан хүмүүстчтэй боловсрол суугчдын зэрэглийн удаг 80 сая он шоуны төлөвийн ээлжид дугаар эхэлж байна. 80 сая төгрөгийн төлөө тоглох хоёр оролцогч маань студид хүрэлцэн ирсэн байна. Ингээд оролцогчдоо өгтөн авцгаая. Тамана. Яасан бэ? Өөрсдөө танилцуулахгүй юу? Гац жаргал гэдэг маркетингийн менежер ажилтаа. Наваг Гамбаяр гэдэг IT инженер ажилтаа. За. 80 сая төгрөг их мөнгө. Их мөнгө. За. Энэ мөнгийг ер нь бараг цаалуул хэдийн хугацаанд цуглуулах боломжтой вэ? За, ер нь бол нэг 4-5 жилийн хугацаал яг цалингийн хэмжээнээс батгуудаа. Цалингаасаа цааш нэгээд байв уу? Тийм, тэгэж. 4-5 жилийн хугацаанд уу? Тийм. За, харин та хоёрт бол 8 асуултанд хариулаад авах боломж байна. За, мөнгөнд өрсөлдөн. За, нэвтрүүлгийн дөрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут, 1 минутанд амжиж мөнгийг тавцан дээр байршуулах ёстой. Сэдв сонгоход ямар нэгэн хугацаа байхгүй. Гэхдээ үзэгчдийгээ залхаахгүй тулд хурдан сонгох хэрэгтэй. За, юм байна да. Ихтгэн. За, эхлэе. За, тэгвэл та хоёрт 80 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхэлье. Шоу нэвтрүүлэг гол дүр. Айл аль нь том сэдв гол дүр. Гол дүрэн жижигчд орж ирнэ. Гол дүрийн авсан дээр байгаа. Арай нэг үздэг кино. Гол дүр. За, гол дүр. За. Оролцогч маань нэг дахь асуултынхаа сэдвийг гол дүр гэсэн сэдвээр сонгосон байна. Тун удахгүй дэлгэцэн дээр хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц цэгмэд. 2-р дэлгэц ловсон жамц. 3-р дэлгэц нямын цэгмэд. 4-р дэлгэц бат очир. Цогт тайж уран сайхны киноны цогт тайжийн дүрд эдгээр жүжигчнээс хэн нь тоглосон бэ? Цагааны цэгмэд, лувсан жамц, нямын цэгмэд, бат очир. Цагаачтай энэ дөр бол ерөөсөө энэ л байгаа шүү дээ. Өөр бусад энэ дөр хэр байхгүй шүү дээ. Окей, шууд тийш явуулсан авчихдээ. Хатаа. Цогт тайж дүрд эдгээр жүжигчдээс хэн тоглосон бэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр багтаачтай хөрөнгө цэгмэд. Шахаад өстөр. Хатаа. 16 секунд үлдсэн байна. Жин дүрд хэн тоглосон. Ягмын цэгмэд болон цагааны цэгмэд маань тоглосон сэтгтэй. 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаглаа. Цагааны цэгмэд, лувсан жамц, нямын цэгмэд, бат очир. Эдгээр жүжигчдээс хэн нь цогт тайж кинон дээр цогт тайжийн дүрд тоглосон бэ гэсэн асуулт байлаа. Цагааны цэгмэд дээр 80 сая төгрөгөө тавьсан байна яагаад? Энэ киног ер нь бол үзчихсэн л та. Тийм. Тэгээд цагааны цэгмэд маань тоглосон ер нь маш илэн киног үзчихсэн. Яг цогт тайж дээр бол боцоо итгэж байгаа учраас цагааны цэгмэд тагласан. Бусд нь бол биш. Бусд нь бол биш. За, зөв хариултыг авцгаая. За, нэвтрүүлгийн оролцогч маань нэг дахь асуултаа амжилттай давж чадлаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгчээр Голомт банк ажиллаж байгаа. Та 80 сая унд шоу нэвтрүүлэгт оролцоод 80 сая төгрөгтэй болох боломж байна. Эсвэл Голомт банкны үндэсний хуримтлал нээлгэж 20% урамшуул аваад 80 сая төгрөгтэй болох боломж бас байгаа юм а. Мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгчээр Номин Холдинг ажиллаж байна. Таны худалдан авсан болон худалдан авах гэж байгаа бараат нь өөр ижил төстэй дэлгүүрт хямд угааг та түрүүлж мэдээд хамгийн түрүүнд мэдээлснээр үнийн дүнгийн зүрэг 2 дахин хямдруулан худалдан авах боломжтой юм а. Хямд үнийн баталгааг хангагч Номин Холдинг. Бид одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна.
нэвтрүүлгийн ивент төгөөч. Одоо бид 3 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Морь, Оскарын наадам. Морь бол огт мэдэхгүй шүү дээ. Оскар наадам. Зүс шинж бүх юм. Би бол Оскарын наадам илүү юм болов гэж бодож байна. За Оскар наадам. За. Оскарын наадам аа. Морь сайн танихгүй юу? Бас Яг зүсийг бол мэднэ. Зүсийг мэднэ. Тий, мэдээж. Наадам үздэг. наадам бол үзнэ. Гэхдээ бас яг бүх шиг морийг бүрддэг гэж. Насыг мэднэ. Насыг бол мэднэ. Оскараас юу юуг мэдэх вэ? Оскараас яг нэг арай нэг твиттэй ойрхон байдаг. Үзчихсэн бол. Зайлна уу тэгээд? За Оскарын наадам. Оскар. Оролцогчд маань 3 дахь асуултынхаа сэдвийг Оскарын наадам гэсэн сэдвийг сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц Джек Николсон, 2-р дэлгэц Мерил Стрип, 3-р дэлгэц Кэтрин Хепборн, 4-р дэлгэц Марлон Брандо. Оскарын наадамд хамгийн олон удаа буюу 20 удаа нэр дэвшсэн жүжигчин хэн бэ? Джек Николсон, Мерил Стрип, Кэтрин Хепборн, Марлон Брандо. Чамсаг яваа нөө. Санал нөө. Джек Николсны тоглосон кинонд ер нь хэр твшдэг бол Мерил Стрип. Оскарын кино гэдэг чинь өөрөө нэг бүр ингээд ашигласан киноноос бас нэг арай ондоо зарим нэгдэт байгаа шүү дээ. Тий. Гэтэ эднэрээс чамд яг таньдаг хүмүүс байна уу? Кэтрин Хепборн. Марлон Брандо. Марлон Арай магадлал байлуу. Хоохаас. 30 секунд үлдсэн байна. ихний үрдэл гоож тахын та. Тэгвэл Марлон Брандо. За хаваа. Тийм. 20 секунд үлдлээ. Арай магадлал байлуу. 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг дуусаа. За манай оролцогчдын өмнө Джек Николсон, Мерил Стрип, Кэтрин Хепборн, Марлон Брандо гэсэн Холливуудын үе үеийн алдартай жүжигчдийн нэрс гарч ирсэн байна. Эдгээр жүжигчдээс хэн нь Оскарын наадамд 20 удаа нэр дэвшиж байсан бэ гэсэн асуулт байна. За Марлон Брандого яагаар өгчвөө? Загалмаас эцгээгээ. Загалмаас эцэг бол нэх олон кинонд бол яг болох. За энэ яг бид нар сайн мэдхгүй дээр үеийн жүжигчтэй ер нь бол тийм ээ. Дандаа яг Түүний дэвшижсэн цаг үе нь бол 40 он, 50 он, 20 он, 60 он. 20 удаа гэхээр маш олон кинонд тоглосон байж таарах. Тийм үү. Тэгэхээр ер нь хамгийн магадaltaй найд нь. Ер нь бол бүгд л дээрээ ахмад л жүжигчд л байгаа даа шүү. Аа. Яг нэг Джек Николсон жишээ нь 3 удаа Оскарын шагнал хүртсэн. Тий. Мерил Стрип 3 удаа хүртсэн. Хепборн 4 удаа хүртсэн. Марлон Брандо 2 удаа авах тий. За 20 дэвшсэн нэгэд байгаа шүү тэгэхээр тий. 20 авсан биш дэвшсэн. 20 удаа дэвшсэн. Тий. Мерил Стрип дээр илүү найдлага тавьж гинөө. Кэтрин Хепборн дээр л. Хепборн дээр үү? Тий. За оролцогчд маань ерөнхийдөө таамагласан байна. Джек Николсон дээр 8 сая, Мерил Стрип дээр 8 сая, Кэтрин Хепборн дээр 10 сая, Марлон Брандо дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Хэцүү. Джек Николсон биш юм байна. Хэрэг музикчтэй хэсэгхэн хормын сурчлагын дараа эргээд уулзцгаая. Гурав дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Морь, Оскарын наадам. Мөр бол огт мэдэхгүй шүү дээ. Оскар наадам. Зүс шинж бүх юм. Би бол Оскарын наадам илүү юм болов гэж бодож байна. За Оскар наадам. За. Оскарын наадам. Оскарын наадам аа. Морь сайн танихгүй юу? Бас яг зүсийг бол мэднэ. Зүсийг мэднэ. Тий, мэдээж. Наадам үздэг. Наадам бол үзнэ. Гэхдээ бас яг бүх шиг морийг бүрддэг гэж. Насыг мэднэ. Насыг бол мэднэ. Оскараас юу юуг мэдэх вэ? Оскараас яг нэг арай нэг твиттэй ойрхон байдаг. Үзчихсэн бол. Зайлна уу тэгээд? За Оскарын наадам. Оскар. Оролцогчд маань
3 дахь асуултынхаа сэдвийг Оскарын наадам гэсэн сэдвийг сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц Джек Николсон, 2-р дэлгэц Meryl Streep, 3-р дэлгэц Кэтрин Хепборн, 4-р дэлгэц Марлон Брандо. Оскарын наадамд хамгийн олон удаа буюу 20 удаа нэр дэвшсэн жүжигчин хэн бэ? Джек Николсон, Meryl Streep, Кэтрин Хепборн, Марлон Брандо. Чамсаг яваа санал байна. Джек Николсны тоглосон кинонд ер нь хэр твшдэг. Meryl Streep. Оскарын кино гэдэг чинь өөрөө нэг бүр ингээд ашигласан киноноос бас нэг арай ондоо зарим нэгдэт байгаа шүү дээ. Тэ. Эднэрээс чамд яг таньдаг хүмүүс байна уу? Кэтрин Хепборн, Марлон Брандо. Марлон Брандо маглах нь илүү хоохаас 30 секунд үлдсэн байна. Эхний үрдэл болж тах юм да. Тэгвэл Марлон Брандо за хаваа. Тийм. За. 20 секунд үлдлээ. Арай маглах нь илүү. 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг дуусаа. За манай оролцогчдын өмнө Джек Николсон, Meryl Streep, Кэтрин Хепборн, Марлон Брандо гэсэн Холливуудын үе үеийн алдартай жүжигчдийн нэрс гарч ирсэн байна. Эдгээр жүжигчдээс хэн нь Оскарын наадамд 20 удаа нэр дэвшиж байсан бэ гэсэн асуулт байна. За Марлон Брандого яагаар өгчвөө? Загалмаас эцгээгээ. Загалмаас эцэг бол тэднийх олон кинонд бол яг болсон. За энэ яг бид нар сайн мэдгүй дээр үеийн жүжигчтэй ер нь бол тийм ээ. Дандаа яг түүний дэвшижсэн цаг үе нь бол 40 он, 50 он, 20 он, 60 он, 20 удаа гэхээр маш олон кинонд тоглосон байж таардаг. Тийм үү. Тэгэхээр ер нь хамгийн магадaltaй найд нь. Ер нь бол бүгд л дээр үе ахмад л жүжигчд л байгаа даа шүү. Ааха. Яг нэг Джек Николсон жишээ нь 3 удаа Оскарын шагнал хүртсэн. Тий. Meryl Streep 3 удаа хүртсэн. Hepburn 4 удаа хүртсэн. Марлон Брандо 2 удаа авах тий. За 20 дэвшсэн нэгэд байгаа шүү тэгэхээр тий. 20 авсан биш дэвшсэн. 20 удаа дэвшсэн. Тий. Meryl Streep дээр илүү найдлага тавьж гинөө. Кэтрин Хепборн дээр л. Hepburn дээр үү? За За оролцогчд маань ерөнхийдөө таамагласан байна. Джек Николсон дээр 8 сая, Meryl Streep дээр 8 сая, Кэтрин Хепбурн дээр 10 сая, Марлон Брандо дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Хэцүү. Джек Николсон биш юм байна. Хэрэг үзэгчдээ хэсгийн хормын сурчлагын дараа эргээд уулзцгаая. Үзэгчдээ та бүхэн яг одоо боловсрол суугч телевизээр 80 саяын унд шоу нэвтрүүлгийг үзэж байна. Манай нэвтрүүлгийн оролцогчд маань 3 дахь асуултан дээрээ тулж ирээд байна. Meryl Streep, Джек Николсон, Кэтрин Хепборн, Марлон Брандо хэмээх Холливуудын үе үеийн энэ алдартай жүжигчдийн дундаас хэн нь 20 удаа Оскарын шагнал нэр дэвшсэн бэ гэсэн асуулт байлаа. Джек Николсон хэзээний биш гэдг нь тодорхой болсон. Харин бидний өмнө Meryl Streep, Кэтрин Хепборн, Марлон Брандо гэсэн хөлбөрүүд байна. Марлон Брандо гэх юм бол манай оролцогчид нэвтрүүлгийг өндөрлүүлэхээс өөр аргагүй болно. Нөгөө хоёр нь байх юм бол ямар ч байсан мөнгөтэй болж нэвтрүүлгийг цааш өргөжлүүлэх болно. Марлон Брандо ч ер нь Загалмаас эцэг нэг олон харагдахгүй. Тэгтэл ер нь л кинонд бас Хепборн биш юм байна. Meryl Streep. Meryl Streep 20 удаа Оскарын шагнал нэр дэвшиж байсан юм байна. Тэгээд 3 удаа хүртсэн шиг санагдаж байна. Бид одоо 4 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Монгол наадам урлаг соёл. наадам тэр ч бас үндэсний бүх
Сураарва, хурдмаар. Хэдэн хэд наадмаар хэн төрүүлсэн. Тий, Шагаа харваа. Урлаг соёл гэхээр тэгэж одоо уран зураг бүхэл урлаг нийтлэл орно гэсэн. Урлаг соёлын төвч. За тий. аль нь Урлаг соёлыг сонгож тоо. За. Оролцогчид маань дөрөвдүгээр асуултынхаа сэдвийг урлаг соёл гэсэн сэдв сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц галсан тогтох. Хоёрдугаар дэлгэц чамин чулуун. Гуравдугаар дэлгэц жагдаг. Дөрөвдүгээр дэлгэц бат заяа. Азтай Бадарчин 1994 наадмын алтан цомын эзнэр шалгарч байсан уран бүтээлч хэн бэ? Гасан тогтох, чамин чулуун, жагдаг, бат заяа. Цаг явлаа. 94 бичин сүүл Галсан тогтохгүй. Болгоос ах шуурлаг. Аль. надад бол хайлтсангоо манай хоёр танил маань хашуурлахтай байсан. Батсан арай сүлж шүү. Дөнгөжл. Сэнээр бол арай ахмад болоод байгаа тий. Батсан Гурлал хэмтлэн шамрах. чамжлан 94 30 секунд үлдлээ. Батсан чамжлан Жагдаг 20 секунд үлдлээ. чамдыг байна. Боломж юм. За баг. За төвчүүд 3. Чамжлан өндөр яар. Энэ батсаа. Додо 6 5 4 3 2 1 Азтай Бадарчин 1994 оны хошин урлагийн наадамд хэн Азтай Бадарчин цомын эзэн болсон бэ гэсэн асуулт байлаа. Дэлгэцээр бол галсан тогтох, чамин чулуун, жагдаг, бат заяа гэсэн уран бүтээлчдийн нэрс гарч ирсэн байна. За галсан тогтохгүй гэдэг чи одоо нэг лимт тоглох гасан тогтохгүй тий. Юу Азтай Бадарчин болох тохиолдол тийм боломж юу вэ? Хошгонд нь штэ бас өөрөө да. Хошгонд өөрөө халийн хошин зүйл ярьдаг. Яриад бас түүгээрээ бас орсон байж магадгүй. Түүгээрээ авсан байж магадгүй шүү дээ. За чамин чулуунгаа бол магадaltaй тий. Хамгийн магадaltaй хүмүүсийн нэг 4 сая төгрөг тавьсан байна. Жагдаггүй. Уран уншлагын. Жагдаггүй. Бас л яг одоо энэ чамин чулуунгаа бацайгаа интернет цугал тэр үед л хошин шог тоглож исэн хүн шүү дээ. Яг одоогийн юуг хараад тахад яг ингээд бас нэг хамтлагт байсан ч юм уу хошин шогийн яг юунд байсан гэдэг утгаар нь илүү энэ бацааяга чамин чулуунгаа дээр бүр илүү. Тийм. Жагдаггүй байсан байхгүй зүг. Тэгээ нэг бүр яхтар тод бас бид нар тас орч ирэх. Бацаая. Бацаягаас байх магадлал бол байгаа. Ер нь бол хошин урлагийн театрын одоо үүсгэн байгуулагч тий. За галсан тогтсон үйлбэр дээр 2 сая, чамин чулуун гэсэн үйлбэр дээр 4 сая, бацаа гэсэн үйлбэр дээр 2 сая төгрөг тавьсан байна. Жагдаггүй дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Тэгэхээр галсан тогтохгүй ер нь бол биш магадлал бага гэж. Яг бүр муу санаалж л тий. галсан тогтохгүй байх магадлал яриа. Тухайн бас нэг сайн болсон салахгүй л яг харуул мэднэ зүгээр. Гэтэ нэрээ ингээд гоё юм шат байдаг. Сүрсүр. Галсан тогтохгүй биш юм байна. Чамин чулуунгаа биш болсон. За хамгийн найдажсэн хүн унчлаа шүү. Найдажсэн аяр унчлаа. Бацая, баяр үргэлж. Оролцогчид маань 4 дахь асуултад авч чадлаа. Гэхдээ тэдэнд ердөө 2 сая төгрөг үлдсэн байгаа. Үндсэндээ 78 сая төгрөг доош унжээ. Гэхдээ 2 сая төгрөгтэйгөө цаашид хэд хүртэлж явж болно? Тийм болохоор одоо бид 5 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. 5 дахь асуултаас 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь манай оролцогчид мөнгөө байршуулах боломжтой юм аа. Түүхэн үйл явдал танин мэдэх үе. Хоёул түүхийн юм дээр бол ер нь яваагүй шүү. Танин мэдэх хүн арай шүү. Тэгэхээр танин мэдэх хүн арай шилжиж гисэн амлог гэвд илүү байгаа хөөхгүй. Түүх чинь тэгээд бас түүхэн үйл явдал бол болсон үйл явдал юм байна шүү дээ. Тэг ер нь бол босон бүх үйл явдал он зааж өгдөг хамгийн ихнийх ч юм уу
анх чинь хэн бэ гэсэн юм байдаг. Тэгэхээр таны мэдэх хүн яаж үргэлж байж Тань хөөхөд дараа тань мэдэх нь бас нэг логик гэвэл ойлон одоо 2 сая нэг л боломжн дээр тавина шүү дээ. тань мэдэх үү? Аль нь? За тань мэдэх үү? Тань мэдэх үү? За оролцогч маань 5 дахь асуултынхаа сэдвийг тань мэдэх үү гэсэн сэдвээр сонгосон байна. Тэгсэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц Европ. 2-р дэлгэц Калисто. 3-р дэлгэц Ганимед. Галилей 1610 онд Нарны аймгийн хамгийн том гариг болох Бархасватийн дөрвөн том дагуулыг нээсэн байдаг. Галилейн дагуулуудын хамгийн том нь аль нь вэ? Европ, Калисто, Ганимед. Цаг юм. Бархасват чи 17 айгу хамгийн олон дагуултай. Хин гараг. Калисто. Дөрвөн том дагуултай гэж юм. Тэрнээс дөрвөн том дагуултай. Галилей Хамгийн том нь Бархасватийн хамгийн том дагуул. Мэдээч Европ. Өчигдөр секунд үзсэн байна. Мэдэх асуултууд л ах шиг байна л та. Газар төстэй л байна. Тэгээд энэ 1610 онд Галилей ч өөрөө байсан юм байна. Яг одоо хамгийн том л авсан. Мессэн. асуулт бол яг зүгээр Европ бол. 17 Европ бол. Калиста Ганимед биш үү? Ганимед 8 7 6 5 4 3 2 1 цаг дуусаа. Оролцогч маань Бархасват гаригийн дөрвөн том дагуул байдаг. Түүний 3 энд нэр нь байх шиг байна. Тэ? Хамгийн том дагуул нь юу гэдэг нэртэй вэ? Галилей 1610 онд бол нээсэн юм байна. Яагаад Европ дээр нь тавьчих вэ? Европа гэл ямар ч нэлээд том л дагуул гэж сонсч байсан юм байна. Аа. Тэгээд Ер нь Бархасват чи өөрөө өстө хичнээн доо. маш том ер нь хийн гараг Нарны шүү. аймгийн хамгийн том гараг. Аа харин тий. Айгу олон дагуултай. Тий. Тэгээд тэр том гарагийн чин дагуулууд бүгдээ том Том л байж таа. тэр дундаа бүр хамгийн том дагуул нь мэдээж манай бод гариг маргаас том л байж таарах гэдэг. Ер нь бол. Калисто биш үү? За би Европа байж магадгүй л гэж бодоод Гэж бодоод байна тий. зүгээр яг том дагуулуудыг мэддэг болох нь. Ганимед том сонсогдохгүй юу? Ганимед. За. Ер нь бол хамгаалцсан тий. За оролцогчд маань бол Европа гэсэн гариг дээр дагуул дээр нь хамгийн том дагуул нь байж магадгүй гэд 2 сая төгрөгийг тавьсан байна. Калисто, Ганимед 2 дээр тавиагүй байна. Энэ бол 5 дахь асуулт. Зөв хөрөлтийг харцгаая. Нэрээр нь бодоод үзсэн чинь Калисто бол Ганимед магадaltaй юм шүү. Хоёр зэн аягаал. Ганимед гэдэг чинь англиар бичиж үзээ л дээ. Ган. Чам. Том. Ган. Бас амжилт. Калисто биш байна. Ганимед. Яа. Бархасват гаригийн хамгийн том дагуул бол Ганимед юм байна. За ямар ч байсан 50% хийсэн. 8 асуултаас 5-т нь хүрсэн тий. Тэглээ. Дундуура тэр нэг хандгаан үйлчлэлээр нийтлэн авчлаа. Тэгтээ тэр нилээ эргэлзээтэй юм байна нөгөө яг эвгүй юм байсан тийм болохоор 90 юм уу юм нөө үрдэл нь. Тэр манж сүндэсэн дэргэлэгчин дэр нөгөө эцэг хийх нь эр юм нь баг шүү тий. Ер нь тийм юм байна. Тий. За. За. Хоёр үргэ. Ажилтсан амт. За. Тэрмэгчтэй 80 сая он шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн дараагийн оролцогчид тун удахгүй энэ тайзан дээр гарч ирэн 80 сая төгрөгийн төлөө тоглох болно. Найнсын мөн шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн дараагийн оролцогчид тайзан дээр гарч ирэхэд бэлэн болсон байна. Ингээд оролцогчдоо угтан авцгаа.
За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. За. Өөрсдөө танилцуулахгүй юу? За, намайг даваа нэм гэдэг. Аа. Тэгээ ашигт тоглоом газрын тасны газар ажилладаг. Намайг Мөрөн гэдэг. Даваа нямын оюутан ангийнх найз байна. За. Бид хоёулаа урд хэдтийн Бээжингийн газрын тасны их сургууль цуг төгссөн. За. Тийм. Оюутан ангийн найзууд. За. Тэр сургууль байхдаа танилцсан найз. Тий. Та хоёр мөнгөнд өгж болно. Та хоёрын мөнгө. За. За. За, нэвтрүүлгийн дүрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. 1 дээр нь мөнгийг байршуулнаа. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. 1 минутанд амжиж мөнгийг тавцсан дээр байршуулах ёстой. Цаг явж эхлэхээс өмнө мөнгөнд хүрч болохгүй. Сэдв сонгоход хугацаа байхгүй. За, ийм л байна да. За тэгвэл та хоёрт 80 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Чингис хаан үндэсний бүх. Би л Чингис хааныг л сонгоно гэж. За Чингис хааныг сонгоо. Үндэсний бүх нь амархан биш үү? Бүх үздэг үү ер нь? Үзнэ л дээ. Гэхдээ яг судалж үздэг хүмүүс айжуд бол үздэггүй шахах бол. Тийм үү? Чингис хаан бол хамаагүй дээр үү? Чингис хааныг л сонгоё гэж бодож байна. За. Оролцогч маань нэг дахь асуултынхаа сэдвийг Чингис хаан гэсэн сэдв сонгосон байна. Тэгсэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц морь. Хоёрдугаар дэлгэц гахай. Гуравдугаар дэлгэц хулгана. Дөрөвдүгээр дэлгэц луу. Монголын улс товчоонд өгүүлснээр Чингис хаан ямар жилдтэй вэ? Морь, гахай, хулгана, луу. Цаг явлаа. Шууд луу шүү дээ. Луу дээр бүгдийг тавьчих. Тэгээ. Луу жил дээр бүгдийг тавьчих. Луу жилтэй. Ямар жил вэ? Луу. Чингис хаан уу? Тий. Ноос товчоон дээр юу гэсэн байна? Тэрийгээр л яаш тээ. Луу гэж бодож 62. Нууц товчоон дээр. Тий, ноос товчоон дээр Чингис хааныг ямар жил төрсөн гэж бичсэн байна? 1162 он шүү дээ. Хөөгөөд бодож болно. Хөөгөөд ботсон ч луу л байгаа юм шүү дээ. 25 секунд үлдсэн байна. Луу морь хийж дээ шүү дээ. 20 секунд үлдсэн байна. За мөнгөө байршуулаарай. Бүгдийг тавьчих. Таны нэг л. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг дуусна. Манай оролцогчдын нэг дахь асуултын сэдэв бол Чингис хаан гэсэн сэдэв байсан. Нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан ямар жилдтэй вэ гэсэн асуулт байлаа. Луу жилдтэй юм уу? Луу жилтэй л гэж гаргадаг санагдчих. Гэж гардаг юм да. Гэж үү? Тийм үү? 1162 он шүү дээ. 1162 оны луу жил. Өндөр тийм байна. Тэгж л. Яаж яана? Тийм. Яг луу болоод байна тий? Луу яг тооцсонгүй л зүгээр яг ер нь л уншсанаар л луу гэж санагдаж байна юм л. Тийм үү? Ноос төвчөг гэхдээ саяхан уншааг л нилээн л дээр уншижсэн. Морь биш үү? Мод жил чин 1206 он хаан суусан жил нь шилээ. 1206 биш л дээ. 1162 он төрсөн он. Тийм л дээ. Тэгэхээр адил жилд бол хаан болж эсвэл төрөөгүй болохоор мод жилийг л би явуулсан 1206 онд хаан ширийн суухтал мод жил. 1206 ч морь жил юм уу тий? Тэг санагдаж байна. Гахай. Гахай болгоно ярил. Гахай хулгана хоёр шүү. Энэ л гардаг. Чингис хаан бол нуус товчоонд өгүүлснээр луу жилтэй гэж байдаг юм байна. Морь, гахай, хулган дээр тавиагүй, луу гэсэн хувилбар дээр 80 сая төгрөгөө бүгдийг тавьсан байгаа. Зөв хариултыг харцгаая. Гахай хулган бол биш юм байна. Морь л биш бол луу болж таарлаа тий? Тийм байна. Тийм.
Морь шүү дээ. Мөр дээ. Та хоёр баттай мэдчихсэн юм шиг болоо гэж. Анд орцсон уу? Луу гэж санаанд ороод байна. Санаанд авчихсан да. Луу жилиг санаанд ороод байна тий. Нэг юмтай л холиод байна өөр юмтай тий. Магадгүй. Тийм л байна да тий. Хөөж бодож амжсангүй. Эндээс буруу асуулт тавьчих байхгүй бах та тий. Тий. Байхгүй л бах та. Морь л байна да. Хөөж бодоод амжсангүй л тий. Тий. Та хоёрыг 1162 гэдэг хатсан. За. Харамсалтай байна. Эхний асуулт. Та хоёр тэгээд баттай биш байсан бол хуваахгүй тий. За. Энэ баттай гэж бодож байсан. Нэвтрүүлгийн оролцогч маань харамсалтай нь цааш нэвтрүүлгийг хүргэх боломжтой боллоо. 80 сая онц шоуны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна. Баяртай өгч.